Монгол улсын боловсролын салбарт чанарыг эрхэмлэн үйл ажиллагаанд хэрэгжүүлж ирсэн Монголын хувийн хвшлийн ууган сургуулиудын нэг нь Empathy сургуулиуд юм. Үйл ажиллагааны доктортой өсөлт амжилтуудыг нь үнэлж, Empathy сургуулиудын боловсролын чанар олон улсад нийгэмд хүлээн зөвшөөрөгдлөө. Дуудуулах нэрээ алдраар өнгөлөж боловсролын салбарт тохоо өндөр түүчээлэн яваа. Дэлхийд данстаа Empathy сургуулиудын томоохон салбар дархан Empathy сургуулийн түүхэн амжилтаас тантай хуваалцсан. Манай сургууль нь 1995-аас 96 оны хичээлийн жил үүд хаалгаа нээгээд эдүгээ 23 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургууль 19 дэх төгсөлтийг үдэн гаргасан. Төгсөгчд маань Монгол болон гадаадын 30 гаруй ихтэй сургуульд боловсролыг эзэмшиж байна. Эдийн сайхан ирээдүйн төлөө уриалтайгаар 2016-аас 2017 оны хичээлийн жил амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Эсвэлтийн ерөнхий шалгалт, олимпиад уралдаан, олон улсын чанартай хэл соёлын наадам, сэтгэл зүйн, эсэний олимпиад уралдаанууд амжилттай орсон сурагч маань сургуулийнхаа нэр төрийг өндөрт гаргасан. Гадаад талныг үндэсгэрүүлсэн сургалт болон зуны сургалтаараа бид сурагчдаа боловсруулдаг. Зуны сургалтын хувьд Америк болон Канада, Европын олон орнд хүүхдүүд маань ярианы сургалтанд явдаг. Чанартай боловсрол эзэмших гүүрийг бид дунд ангиас нь тавьж өгч байна. Олон улсын PID байгууллагын чанарыг эрхэмлэгч байгууллагын шагналын эзэн болсон нь манай сургуулийн боловсролын чанарыг дэлхийд баталсны нэг жишээ боллоо. Боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа тус сургуулийн сурагчид үүсгэн байгуулагдсанаас өнөө хүртэлх хугацаанд асар их амжилт гаргаж сургуулийнхаа нэрийг дархалсаар байна. Улсын болон олон улсын чанартай олимпиадуудаас 200 гаруй алт, 190 гаруй мөнгө, 180 гаруй хүрэл медалийг тасралтгүйгээр хүртэж гаргасан амжилтаа баттгажээ. Уралдаан тэмцээнд амжилт гаргадаг сурагчдаа сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг нь амжилттай суралцах нэгэн хөшөөрөг болдог байна. Миний хувьд ерөнхийлөгчийн тэтгэлгийг авч чадсан. Энэ л хороо жилдээ нэг хүүхэд авдаг маш ховор тийм боломж байгаа. Тэгээд өчигдөрхөн их даалын тэтгэлэг авч чадсан. Энэ тэтгэлгийг авахд бол багш нар миний сургууль маань надад хамгийн их нөлөө үзүүлж чадсан гэж бодож байна. Дархан Empathy гэдэг сургууль суралцах болсон нь миний амьдралдаа хийсэн хамгийн анхны зөв алхам юм болов гэж бодож байна. Манай сургуульд хичээлээс гадуур тэгээ хүүхдүүдийн олон талаар нь хөгжүүлэхийн тулд клубүүдийг хичээлүүлдэг байгаа. Хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг гэх мэтлэн одоо спортын клубүүд, хоолны клубүүд, мэтгэлзээний клубүүд, урлаг, дуу бүжиг, хөгжмийн клубүүд, тус бүрчлэн маш олон клубүүд хичээлдэг байгаа. Төрөгчийн олимпиад буюу Турк хэлний хэл соёлын наадам болон IFLJ гэх олон улсын хэл соёлын наадамд манай сургуулиуд маш олон хүүхдүүд оролцсоор ирсэн. Зөвхөн миний хувьд гэхэд би Турк болон Герман улс руу Турк шүлгийн тэмцээнд оролцоод тусгай байр эзлээд ирсэн байгаа. Үүгээр зогсохгүй манай сургуулийн сурагчид олон улсын тэмцээнүүдэд маш олон амжилт гаргасаар байна. Сурагчдын хувьд ахлах ангиасаа эхлээд шинжлэх ухааны хичээлүүдийг англи хэл дээр үзснээр гадаад хэлийг их хэл шигээ эзэмшихэд чухал нөлөө үзүүлдгийг хэлж байна. Дархан Empathy сургууль нь орчин үеийн шинэ технологиор тоноглогдсон физик, хим, биолог, компьютерийн иж бүрэн лабораториудтай. Сурах хүчиг болон материалын баазаа англи, турк улсаас авдаг болохоор ая тухтай орчинд амжилттай суралцах боломж бүрэн дүүрэн хангагдсан байна. Түүхэн богинохон хугацаанд бодит ололт амжилт нэвтрүүлсэн тус сургуулийн бас нэгэн онцлог бол сурагчдын дотуур байр юм. Эмэгтэйрэгтээ дөтөр бээр тустай байна. Хоёр давхарт, давтлагын давхарт, гүрүү дөрөв давхарт хүүхдүүд нь үнэхний газрууд өрөөнөд байгаа. Хүүхдүүд дөтөр бээрэндээ яг гэрте байгаа юм шиг. Бид нар өдрөн дөтөр гүрүү удаа давтлаг хийж байгаа. Зөөхөн давтлаг хийдэггүй тоглоом тоглож ин өөр хорны клуб хийж байгаа. Бүх активнууд хийж байгаа. Манай дөтөр бээрэндээ ТV room байгаа. Хүүхдүүд тэр ТV room-д кино үзэж, тоглоом тоглож. Хүүхдүүд дөтөр бээрэндээ яг гэр бүл шиг бид нар ч гэсэн
Тэд нартай амар хайртай. Дотроор гэдэг бол сурагчдын хувьд хоёрдугаар гэр нь болж өгдөг. За ер нь хичээлийн жилийн ихэнх хугацааг бид нар дотроо байранд өнгөрөөдөг. Манай сургуулийн дотроо байранд бидний бүх 5 дахь аян нөхцөлийг хангаж өгдөг. Тэгээд чөлөө цагаараа болохоор бид нар энэ гадаад талбай дээр болон энэ дотор салонд теннис, бильярд, хөлбөмбөг, сакс гэх мэт спортоор хичээлж өөрсдийн чөлөө цагийг өнгөрөөдөг. Бүгд найз нөхөдтэйгээ хамт гэр бүлээсээ хол нэгт бие даах чадвар, хоёрт найз нөхөдтэйгээ илүү ойрхон, гуравт болохоор одоо хичээл номоо хийлээ гэхэд мэдэхгүй зүйл гарлаа гэхэд багш нараас мөн найзуудаас асуух хамгийн давуу тал нь тэр байдаг. Сурах их хүслээр жигүүрлсэн сурагчдаа оюунлаг иргэн болон төлөвшүүлэхээс гадна нийгэмд тусдаа үйл бүтээдэг хүмүүнлэг иргэн болгоход багш нарын зүгээс онцгойлон анхаарал хандуулдаг. Зорилготойгоор сайн үлсийн аян тогтмол давтамжтай зохион байгуулж өрнүүлснээр хүмүүнлэгийн ажилд хүүхдүүд идэвхтэй хамрагдаж чаддаг. Манай сургууль нь маш идэвхтэй оролцдог нийгмийн үйл ажиллагаанд жилдээ 4-5 удаа гадаар сайн үлсийн аян явуулдаг, хүүхдүүдийг дайч идэвхжүүлж оролцуулж чаддаг. Ингэснээр хүүхдүүд нь болохоор нийгэмд эзлэх байр суурь, өөрийнхөө үүрэг, эрхийг ингэж ойлгож авдаг онцлогтой байгаа. Маш олон авиаслах сурагчид үе үеийн төгсөгчд маань байсан. Дэлхийд даяар тарж ингээд амжилттай ажиллаж яваад нь би бахархдаг. Би Дархан эмпати сургуулийн 2016 оны төгсөгч байна. Энэ сургуульд анх хэлсэж орсноор би өөрөө гэсэн зорилготой болоод тэрнийхээ хүчинд одоо ингээд Япон улсад суралцж байна. Тэгээд сургуультай хайртай шүү. Одоо сурч байгаа хүмүүстээ амжилт хүсье. Сайн байна уу? Швейцар улсаас мэдчиж байна. Би Дархан маань Туркийн 2007 оны төгсөгч. Монгол Турк багш нараараа маш их бахархаж баярлаж явдаг шүү. Холбооны бүгд найрамдах Герман улсад сурч амьдарч байна. Би Дархан дахь Монгол Туркийн хамтрсан сургуулийг 2010 онд төгссөн. Сурч авах хугацаанд ерөнхий боловсролын зөвхөн чанартай мэдлэгийг олохоос гадна хувийнхаа тал дээр их олон зүйлийг сурч мэдсэн гэж боддог. Яагаад гэвэл манай сургууль нь дөнгөж 12 дэх настай хүүхдүүдийг олон нийтийн дунд биедан амьдарч сургалтаараа бусад сургуулиудаас давуу талтай юм болов уу гэж би бодсон юм аа. Та бүхний мэрэгчлийн багш нар найрсаг хамт олон хүлээж авалнаа. Сайн байна уу? Би 2013 оны төгсөх залтай явна. Япон улсад Ритмек Агаас Нохондлын их сургуулийг төгсөж ирээд одоо What Rewards гэдэг Английн хаягжилтын компанид ажиллаж байгаа. Төр сургуульд сурах хугацаанд зөвхөн чанартай боловсролыг эзэмшээ зогсохгүй маш олон сайн найзуудтай болсон. Үнэхээр сайхан дурсамжтай цаг хугацааг өнгөрүүлж чадсан гэж боддог. Тийм болохоор та бүхнийг ч бас төр сургуульд хэлсэн суралцаасаа гэж уриалмаар байна. Ирэх он жилүүдэд Монголын төгсөгчдийг олон оронд чанартай боловсрол эзэмшихэд манай сургууль зуучлан гүүр болон ажиллана. Манай сургуулийн олон төгсөгчид олон улсын ихтэй сургуулиудад суралцсан гэдэгт итгэлтэй байна. Манай сургуулийн боловсролын чанар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь сурагчид төдийгүй багш нар эцэг эхчүүдийн хамтын үйл ажиллагааны баталгаа юм. Илүү сайхан ирээдүй ийхүү гэрэлтэж байна. Эрдэм боловсралтай зөв Монгол хүнийг бэлтгэж, их дэлхийн 408 зохисоос мэдлэг өвөртлөн эх орноо хөгжүүлэх шин цагийн залуусын хүү багтан амжилттай суралцж байна. Хүн төрөлхтний хөгжлийн уураг тархин болсон эрдэм мэдлэг түгэн дэлгэрэх болтугай. Илүү сайхан ирээдүйн төлөө